Гайхалтай Maverick Adlib-лаар дахин уулзж байгаадаа баяртай байна. Манайхан Top Gun 1-ийг үзэж амжааг бол үзээрэй. Олон хүний хүлээлтийг даваа зогсохгүй нисэх хүч зөриг төвчрийн тухай жинхэнэ номгийг дахин амлуулсан Top Gun Maverick. Энэ кино зүгээр нэг үргэлжлэл биш. 1986 оны домог болсон Top Gun-ы дараах 30 гаруй жилийн түүх. Цаг хугацаа хүнийг хэрхэн өөрчилдөг. Гэхдээ зарим зүйл хизээс солигддгүй гэдгийг харуулсан бүтээл юм. Киноны ихэнд манай хүн календар дээр Matches гэсэн тэмдгийг зааснаа мотоциклаа унаад гарна. Адмирал Кен бидний болохыг шаардсан програм хангалтгүй гэж үзэж байна. Match 10 хамгийн багадаа хүрэх ёстой гэсэн. Юу? Match 10-ыг 2 сарын дараа турших ёстой штэ. Өнөөдөр бол Match 9. За яхав хүсчээвэл өгье л доо. Нөгөө шийдэмгээрч хүчтэй зан нь яг хэвээрээ. Бэлтгэлээ базааж дуусаад хамтрагч нь манай хүний занг нь мэддэг юм болохоор гэрээнд заасны дагуу шүү. Match 11 биш, 12 биш, яг 10. На харц чи юу юм аав? Ойлгосон уу? Гэхэд ганц мэддэг л харц шүү дээ гэд эхэллээ. Яг онгоцондоо суугаад хөдөлсөн чинь нөгөө адмирал Кенийн ажиллагааг нь дуусгахаар ирсэн байж таарад юу н тэрийг нь тоох дээгүүр нь салхи татуулаад хөөрнө. Адмирал орж ирснээ буц гэж тушааж байна гэсэн чинь холбоонд асуудал гарчихлаа. Ярьж болохгүй байх энэ тэргээ жоохон жүжиглээстэй. Мэдээж хүссэн Match 10-даа хүрлээ. Үгүй болохгүй шүү гэд хамтрагч нь дотроо бодож яхад дахиад жоохон 10.1 2 нэмээд байдаг шүү. Аргачгүйз Maverick юм чинь. Гэхдээ 10.3 болоход хит халснаас болж онгоц дэлбэрч бүх холбоо тасарлаа. Maverick маань өвчиг байгаа да. Амьд гарчээ. Гол дөр өвчхөл угаасаа тэнгэлтэй. Би хаана нэ гэсэн чинь нэг жижигхэн бацаа дэлхий дээр гээд өөрт нь хар гаргийн хүн шиг харагдсан юм аашийн хөрхөн. Буцаад ирэхэд нэг дарга 30 жил ажилласан. Дайны медалууд сүүлийн 40 жил дайсны 3 онгоцыг хөнөөж чадсан ганц хүн. Хамгийн шилдэг. Гэхдээ цол ахиагүй. Тэтгэвртэй гарахгүй. Яаж ч эрсдэл хүлээсэн өгдөггүй. Дор хаяж 2 одтой адмирал болсон байх ёстой. Гэвч ингээд байж байдаг. Хөлгийн Ахмад. Яагаад гэсэн чинь амьдралын тайлагдаагүй нууцуудын нэг би байх ёстой газар л байна. Гэхдээ тушаал биелүүлдэггүй чи саяны үйлдэлээрээ цаана байгаа хүмүүстэй л төр хугацаа хөжиж өгсөн. Буцаж очиод юмаа бэлд гэд халах гэж байна гэж утсан чинь чамайг дээшээ дуудсан. Чи их азтай байна. Ууг нь чамайг үнэхээр халах гэж байла. Гээл нэг газар ирсэн ханан дээр нь Top Gun 1 дээр гардаг Iceman нэлийн том хүн болчихсон бололтой. Бас хажууд нь хамтдаа авахулсан зураг нь хүртэл байна. Сэтгэл нь их л хөдлөж байгаа байх. Зөвшөөрлгүй уран баяжуулах үйлдвэр НАТОгийн гэрээг зөрчиж барьсан. Бүрэн ашиглалтанд орохоос өмнө баг бүрдүүлж устгах даалгавар өгсөн. Үйлдвэр нь энэ хөндийн доор байгаа. GPS болон агаарын пуужи онгоцууд гээд нэлийн өндөр хамгаалалтай байна. Maverick өөрийн туршлагаараа уг нь F35 амархан зохицуулах байла. Даанч GPS байна. Бас дээр нь хид юм байна. F18 бол яг болох юм байна да. За тэгэхээр дор хаяж 2 лазер бомб, 2 нисгэх онгоц, 4 онгоц бас дор хаяж нэг хөөхн. Хэр хугацаа байгаа юм гэхэд нь 3-7 хоног гэсэн чинь F18 жолоодог утсан байна шүү. Нөгөө 3-ыг нь жолоодох хүн олох хэрэгтэй. Гэхэд нь та буруу ойлгоод байгаа шиг байна. Та нисгэх чихгүй харин багшлна. Тэднээс 6-ыг нь сонго. Тэд хийн. Тэдний дунд өмнөх анги дээр алдсан галуу найзынхаа нөхөө Азран дахиа. Энэ нь л жоохон асуудал болоод ах шиг байгаа. Дургуцэд тэгсэн та бидний хүсэл биш шүү. Казинский адмирал гуйсан болохоор та энд байна. Энэ бол таны сүүлчийн ажил. Өөрөө шийдтээ гээд. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаач ашиглах боломжтой хязгааргүй дата бүхэн өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Нэг уушин газар ирээд зөөгч эмэгтэйтэй нучиргүй юм яриад. Энэ эмэгтэйг нь бол хаанаас гараад ирсэн хин гэдгийг нь ол өстой бүүмэд бас нэг найрчээсэн эмэгтэй юм шиг байгаа. Хоёлоо дандаа адилхан дуустдаг. Энэ удаа эхлүүлэхгүй бай. Энтергээд тэгснээ гинэт нэг хонх цохоод текэн дээр утас тавьсан бол бүхэн дуух юм авч өгдөн гинэ. Хуучныг нь санагдуулан шин залуу нисгэгчд орж ирэн бильярд тоглоцгоно. Галуугийн хүү Азран дахиа бас орж ирлээ. Орж ирэхэд нь Maverick ихсэлж чарч чадахгүй ах шиг байгаа. Энэ шин залуучууд дунд нь Hangman гэх залуу. Бас л эго өндөртэй өөртөө ихтгэлтэй Азран дахиа өдөөстэй. Хуучны Iceman Maverick хоёр шиг л харагдана. Энэ онцгой даалгаврыг юу болохыг нь мэдхүү энтергээд. Бас хин заах юм бол гэж байхад манай багшлах хүний картын дох мөнгө нөрөхгүй байна гэд хөөгдөд гарбаа хөрхий.
Азран дахиад бас аав шиг төгөлдөр хор тоглодог бололтой. Ер нь бол яг дүрээр аав. Тэрийг нь гаднаас Мэврик харж аавыг нь бодоод одоо хүртэл үхэлд нь өөрийгөө буруутгадаг хэвээрээ бололтой. Яаж мартах вэ? Ганц гэр бүл нь байсан хүн шүү дээ. Бэлтгэлийн өдөр ирж багшийг танилцуулахад өчигдөр барнаас хөөж гаргадаг ирнэ. Харин Азран дахиад бол харах ч үгүй хэлэлзаад Мэврик энэ номыг мэднэ үстэй. Та нарын дайснууд ч бас мэднэ. Одоо та нарт хэрэггүй гэж хайчглаа. Гайхалтай багшийн дүрээр эхэлж гэн шүү. Азран дахиад дуудснаа ийм харилцаагаа бэлчиж болох уу гэхэд Азран дахиад нэг тоосонгүй. Бодуулаас аавынх нь өхөлд буруутай гэж бодоод үздэг юм шиг байна. За өнөөдөр бид зууралдаж сурна. Багаараа нийлж намайг бод. Үгүй бол би бодно гэхэд ямар өөртөө итгэлтэй байна. Багшаа тэгвэл хожигдсон 200 удаа гар дээрээ сүнэх үү гэд. Мэдээж багш маань дэлэлгүй яах вэ? Азран дахиа тэгээд дараа нь бүгдээрээ нэг нэгээрээ шийтгэлээ хүлээнэ. Let's go. I wake up to a little bit of drool on my pillow, feel like it's gonna be a bad day. Yeah, I'm tired of shit, and the coffee ain't hit yet, damn ain't that great. I don't wanna go to work, cause my boss is a jerk, and I'm not even that paid. I need a change in my life, cause I don't feel alive, and there's nothing that makes me happy. Hold my beer for a minute, I'm about to quit my job, cash in for a ticket. I'm going on a trip and I don't plan to visit. I'm gonna stay there till I feel like I'm winning, and this is just the beginning. I need a big change, help me feel like living. I need a big swing, home runs I'm hitting, and I'll never look back, moving on till I get it all. Одоо хоёлаа дуусах Азран дахиа гэд зууралтаж өнгөрсөн бол өнгөрсөн гэд доод хязгаарыг даван шүрхийн даван дээр буцаж хөрөн Мэврик хожлоо. Азран дахиа гар дээрээ сүнэж хахад эмхтэй гүшүүн ирээд доод хязгаар давж дүрм зөрчөөд юу болоод байгаа юм? Надад хэлэлдэ гэхэд нь Мэврик миний тэнгисийн зэргийг хүсэлтийг нуусан. Тэгээд 4 жилээр хоцроосон. Харин энэ үед Мэврикийг бас дарган загнаастай. Зааг бол 1524 м. Энэ бол хууль. Юу хийж байсан юм гэхэд даалгаврын үеэр үнээс доод хязгаартай байна. Би тэдэнд яаж амьд ирэхийг зааж байна. Гэт хичээл хэлхийн өмнө л дор хаяж нэг хүүхэн гэдээсэн Мэврик маань Азран дахиаг алдахгүйгээд хичээж ах шиг байна. Доод хязгаарыг өөрчлөх хүсэл хүртлөглөө. За уучлаарай манай хаан ганцхан юм хэлчихэ. Манай ээж сурагчийн амралтын хугацаанд буюу 1 сарын 6-наас 1 сарын 16-ны хүртэл өдрийн 3 цагаар 3-аас 5 болон 6-аас 8 дугаар ангийн хүүхдүүдэд математикийн хоцрогдол ярилцлах сургалт явуулна. Нэрээ маш олон жилийн туршлагатай болохоор санаа зовоо хэрэггүй. Үнийн өвч гэсэн маш хямдхан. За бидний тайлбар хэсэгт хаяг болон мэдээлэлүүд үлдээч. Хэрвээ сонирхож байгаа бол миний Gmail руу шууд холбогдчихаарай. Нөгөө уушин газраа өрөө өгөх гээд ирсэн чинь нэг охин аав өрөө өгнө гинэ ээж энтергээд ойлгох юм юу ч алга. Зэв залхахтан туслыгээд хажуугаар нас болзоод амаа аши. Салхтаа хоёр талтай юм бодоостой. Дараагийн хичээл болж цаг. Энэ бол та нарын хамгийн том дайсан. Энэ дагаарын божингууд байрлал нь дээрээс хамгаална, хүндий доогор хамгаалахгүй. Дайралтын өдөр та нарын өндөр 30-100-ны 48 м байх ёстой. Дээшлбэл хүн мөн 100 нотын хурдаар хурдан явах тусам уушгийг чинь шахаж тархирж очих цусыг багасгана. Өнөөдөр үнийг зааж өгнө. 3 минутанд 90 м өндрөөр гээд бүгд л хичээсэн ч даалгаврыг гүйцэтгэж чадсангүй. Угаасаа байж боломгүй хэцүү даалгавар шүү дээ. Мэврик хүн болгоны алдааг нь хэлж байхад Хэнгмен бүгдийг нүгээр идэж ер нь бол үнэнгийг хэлээд энэ даалгаварт Мэврик шиг хүмүүснээс нь та нар чадахгүй байна. Үнэндээ бол Мэврик ч үзээгүй хэцүү даалгавар энтер гэснээ. Одоо өнгөрснийг бодох хэрэггүй. Азран дахиа гэд уурыг нь хүргэж баг хүн юм болж тэр энэ даалгаврыг хийж чадахгүй шүү дээ. Гээл гараад явчихна. Мэвриктэй Айсмен уулзмаар байна гэсэн захиа ирээд түүнтэй уулзахад бүр хөвгшөрчихсөн. Ярьж чадхаа хүртэл бэлдсэн байдیں۔ Айсментэй дахианы талаар ярилцаж түүнийг уурлаад байгаа сэтгэл санаан докторгоо талаар хэлж түүнийг би хөл рүү явуулмааргүй байна. Оронд нь би явчихъя гэхэд нь одоо цаг нь болсон гэд хоолойгоо арай гэж засаж тэнгисийн цэрэгт Мэврик хэрэгтэй байна. Тэр хүүхдүүдэд чи хэрэгтэй. Дараагийн өдөр сургалтын талбайд хинч байдаггүй. Яасан бэ гэсэн бүгдийг нь далайн тэнд дагуулад ирчихсэн. Тоглож байдیں۔ Юу хийж байгаа юм бэ гэсэн чинь баг үсэг гээзтэй. Ингээд баг болж гин гэд нөгөө эмхтэйгээ бас дагуулад ирчихсэн. Оройн хүргэж өгөөд
Гэрлүүн оруулсан чинь хаалгаа онгорхоо өрхөж идрээ. Нилийн дотн байж байгаад бас дахиад ярьж ээж нь л дахиад аавынхан замаар бити явуулаарай гэж Мэврикээс гуйсан юм байна л та. Тэгэл тэр тэнгисийн цэргийн хүсэлтийг нууж 4 жил хоцроочихож тэрнээс болоод энэ хоёр маань асуудалтай болчихсон. Мэврик миний хэс үйлдэлээс болж ээжигээ үзий ядаж болохгүй штэ гэд байж хахад нь нөгөө охин нь ирэхгүй гэж бодсон чинь яг ирчтэй. Цонхоор нь бууж агаад охинтой таарчтیں۔ Охинтойгоо ч юм уу мэдгүй. Охин нь зүрхийг нь дахиж шархлуулахгүй шүү гэд. Маргааш нь даалгаврын хугацааг найшилсан мэдэгдэж дээрэс нь бүгд бараг буугаад өчгсөн хин ч өмнөх даалгаврыг гүйцэтгэж чадаагүй штэ эдэргээд Мэврик хичээлээ хэлж энэ даалгавар та нар 2 гайхамшиг бүтээх ёстой. 2 F18 онгоц маш доогуур нисэж шууд огцон бууж хамгийн доогуур орно. Тэгээд 3 м зайдах байруу эхний хоос анилна. Энэ бол эхний гайхамшиг. 2 дахь баг байг устгана. Энэ бол 2 дахь гайхамшиг. Аль нэг нь алдвал даалгавар бүтлгүүтнэ. Дараагаар нь огцом дээшээ нисч уулыг мөрөхгүй байх ёстой. Онгоцоо эвдэлсэн ч хамаагүй үнийг хий. Та нарын гавлын яс нуруучин бицарч заан чэйжин дэрчин сууж буй мэт ухаан алдахгүй тулд бүхний зориулж байхад чинь хамгийн авилтай мөч. Уул руу мөрөхгүй байлаа гэхэд хурд алтахад шууд өхнө. Гээл үнэхээр боломжгүй мэт зүйл хийлнэ. Бас л хинч даалгаврыг гүйцэтгэж чадалгүй. Дээрээс нь нэг сурагч нөгөө даралтын зүрхээс нь болж ухаан алдаад ундгийн даваан дээр Мэврик онилж дохио өгснөөр сэргэн. Бас нэг онгоцны хөдөлгүүр шатаж бүтлгүүтлээ. Oh my god. Азран дахиад 2 сурагчны имлэг түргэгцэн. Гэхдээ зүгээр дээ гэхэд нь хуучны яриагаа эхлүүлэн маргалдаж яагаад замд минь саад болоод байгаа юм бэ? Яагаад өргөлийг минь авсан юм гэхэд чи бэлэн биш байсан өөртөө итэг битгий бод зүгээр хий гэж маргаж огтно. Айсмен нас барсан мэдэрнэ. Айсмен өнгөрчихсөн болохоор тэрүү дарга нь Мэврикийг дуудаад одоо амарда цаашаа бид өөртөө заачхна. Чи энэ даалгаврыг бүтэхгүй л гэж тэдэнд харууллаа. Та хасагдсан гэд Актемис хөөчглөө шүү. Петгээд энэ нэмэгтэй нь үгээр сэтгэлийн хөөрхөн дэмжиж Ахмад та нарт багшлага байсан. Минут уртсаж 4 минут баг хурдаар орно. Гэхэд бүгд энэ биднийг алах гээд байгаа юм бах та гэсэн харцаар харж байхад нь энэ хин бэ? Мэврик. Мэдээч юу гэж бууж хөвдөө манай хүн? Өөрийнхөө хилээдээснээс бүр 3 минут биш 2 минут 15 секунд тавиулаад хавцал дундуур маш доогуур нисэж бөмбөгөөч гэсэн яг нувчтай хаян бүх зүйлийг бэлтгэлийн дагуу төгс хийж үнэхээр чадварлаг дуусглаа. Та боломжтой байдлыг харууллаа. Бас хэрхэн амьд үлдэхийг. Нөгөө талаас та бас л дүрмийг зөрчин хэдэн сая үнэтэй онгоцыг минь хулгайж ивдлээ. Одоо би яах ёстой вэ? Шүүх хурлав? Эсвэл энэ даалгаврын ахмадаар таныг болгох уу гэд. Мэврик цагаан дүрм товц өмсчихсэн бодвол даалгаврын ахмад болжээ. Нөгөө эмэгтэйтэйгээ уулзаж буцаж ирэхгүй жиж магадгүй болохоор салхас хийгээд явлаа. Даалгавар гүйцэтгэх өдөр 6 хүн сонгох ёстой. Нэг нь одоо өөр ахмад болчихсон болохоор 5. 4 сурагчийг сонгоод таны хамтрагч гэхэд Хангмен жумалзаал аргачгүйц чадварлаг болохоор Мэврик азран дахиа гэж хэлэхэд дахиад бас өөрийг нь хэлсэнд нь итгэхгүй. Бүгд зааварчилгаагаа аваад хөөрөхөд бэлтгэлээ. Дахиад баярлснаа хэлэхэд нь Мэврик буцаж ирээд ярилцъя. Чи чаднаа гэд. Хөөрөх цаг эцсийн ажиллагаа эхэллээ. Буцах замгүй. Бүх бэлтгэл бодит байдлаар хэрэгжиж мэдээж тооцоогүй онгоц бууж мөн гарч ирлээ. Станцаар гутаг 2 болон 3 хоцорч байна. Төрөний нисгсэн тохойг нь дайсны агаарын бааз дээр унаж дэлбэрэн тэдний очиж байгааг нөгөө тал мэдлээ. Дахиад нилээн сандралтай бусдаасаа хоцорч дотроо яах ёстой баава? Би юу хийх вэ гэж бодохдоо Мэврикийн хэлсэн үгийг санан зүгээр л хий, юуч бити бод гэж хэлээд бусдыгаа гүйцлээ. Нислэг бүр гайхалтай болж 1-р гайхамшиг биеллээ. Гэтэл 2-р гайхамшиг. Дахиад энэ лазер болохгүй байна. Нилийн оролцсны эцэст ямар ч даалгавар амжилттай. Одоо амьд үлдэх.
Пуужингууд харваж утаа хаян нэгнийгээ хамгаалж энэ хэсэг дээр бол бас л адреналын оргилдоо өрнө. Тэгсэн утаа дууслаа дахиад болтаарай гэхэд дахиад чадахгүй над дээр гэхийг Мэврик сонсоод шууд л дахиад руу чиглэлээ өөрчлөв урдуур нь орчихлоо. Худаг нэг оногдлоо. Төгөөс бүгд буцаа төв рүү яв. F18-аар дайсныг яаж чадахгүй. Дайсантай орооцолдохгүй шүү. Бид дахиж нэмчихгүй алдахгүй. Мэврик үгсэн дахиад. Нөгөө талд Мэврик цасан дээр яасан ч хөхгүй шүү гэж байгаа юм шиг л байж идэв. Ашгүй. Дайсны онгоц Мэврикийн хүн түүнээс цухтан яг будуулах гэж байхад нь тэр онгоцыг өөр нэг онгоц хөнөөж өглөө шүү. Мэдээж дахиад ардаас нэрчгэж дахиад бас пуужин онож хутга 2 оногдлоо. Төвч 2 хүний алдчихлаа гэж сандарч. Нөгөө 2 маань ямар тайж амьд. Энд юу гайж байгаа юм бэ? Би чамайг төв рүү очиж тэр пуужин хамгаалж явахад би чиний амийг аварсан. Үгүй би чинийхийг аварсан гэхэд та юу ч бити бод гэж хэлээстэй гэд гаднаа Мэврикийг үзий ядж байгаа ч гэсэн дотроо хайрлаастай. Төлөвлөхөө юу байна? Дайсны талбай дээрх F14 хамгийн дээр үеийн бараг музей үзмэр шиг онгоц. Би нэг удаа нисэж байсан. Болох үгүйг нь олж мэдцгээе. Ашгүй ажилдаг бололтой. Өмнө нь автын энэ онгоцоор нисэж байсан бол одоо хүүтэн. Нилийн хуучных өмнөх зүйлүүдээс сэргэн маш богино таксины замаар нислэг хийх нь. Дэндүү галзуу Мэврик. Төв эрхмээ хутга 2-оос мэдээ ирлээ. Алдаа юм бах та гэхэд үгүй эрхмээ тэр дууны хурдтай байна. Өөр нэг ажилтан Дайсны F14 бидний чиглэн ирж байна. Боломжгүй юм. Мэврик ирж байна. Дахиад Мэврик 5 цагийн зүгт 2 тайсан яах вэ? Тайван бэ маска зүв биднийг баг энийгээ далал. Энэ юу гэдэг нэ? Новш хамтрагч зэвсрүү шилжиж байна. Баригдчихлаа шүү. Тэгвэл зуралдах нь. Гэхдээ Мэврик F14 онгоцоор 5 дахь үеийн онгоцны эсрэгүү онгоцондоо биш нисгэгчтэй байдаг Мэврик бити бод гэд өөрийнх нь үгээр өөрийг нь дэмжиж хамтдаа нэг онгоцыг нь ялж тулааны явцад пуужин дуусч буугаар 2 дахьыг нь онож бүх юм дууслаа гэсэн дахиад нэг одоо бүх пуужин буун дуусчихсан үсрэхээс өөр аргагүй боллоо. Үсрэх гэсэн бас л болсонгүй. Онгоцоо нэг татваргын ажиллахгүй байсараагаад Дайсны талд Мэврик дахиад 2-ыг онилж онгоц дэлбэрлээ. Тэгсэн яасан гэж мэдээж кино юм болохоор яг игзэгтэй цагта нөөцөнд байсан хангмен өдрийн минь ноёдоо аврагч чинь ярьж байна. Хоолны саваа тавиад буухта бэлд. Хинч үрэгдэлгүй чадварлаг баг болон багшийн ачаар даалгавар маш амжилттай. Амиг минь аварсанд баярлалаа азарган дахиа гэхэд аав минь ч бас тех байсан эрхмээ. Мэврик өөрийн өнгөрсөн төгөө эвлэрч дараагийн үедээ зам тавьж өгнө. Нөгөө охин нь ээжтэйгээ ирчихсэн. Магадгүй дараагийн үеийн нисгэгч болох бололтой. Тэгэхээр Top Gun Maverick бол зөвхөн нисэх хүчний кино биш. Энэ бол нас, цаг хугацаа, алдаа уучлал зэргийн тухай кино байлаа. Таалагдсан гэж найдаж байна. Лайк дарж, subscribe хийгээрэй.